Welcome to my channel, Tough Teacher. Hi guys. Okay. Айлт зочлоод оройн хоолнд урагдах тохиолдол бидний амьдралд гардаг тийм. Хин нэг оройн хоолнд уурахтаа яаж урддаг юм бэ? Дээрэс нь айлтаа очихдоо яаж очдөг юм бэ? Очоод гэрт нь ямар яриа өрнүүлж болох юм бэ? Энэ бүгдийг хэдүүлээ харилцан яриагаар энэ хичээлдэр сурцгаая. Okay. За хоолнд урах. Ерөнхийдөө casual invite. Invite гэдэг чинь урих гэсэн үг те. Тэгэхээр casual энгийн байдлаар энгийн дотн байдлаар урилга яаж өгөх юм бэ? Hey, are you free this Saturday evening? За, free завтай байх гэсэн үг те. Зав чөлөөтэй байх. Ирэх чөлөө гэсэн утга шүү дээ. Чи хагас өдрийн орой this Saturday хэр энэ 7 хоногийнхаа хагас өдрийг тутгаарлаж байна. Завтай юу гэж асууж байна. I think so. Why? Би тэгж бодож байна. Тэ завтай хаа. Яагаад асууж байгаа гэдэг утгаар. I'm making dinner at my place. Would you like to join? Make хийх. Making хийж байна. Dinner оройн хоол. At my place. My place гэдэг нь ер нь гэрээ хэлж байгаа. Хүмүүс ер нь my home энэ гэж хэлэхээс илүүтэй my place гэх юм бол танаа гэр гэж ойлгож болно. Өөрийнхөө гэрийг хэлж байна те. Would you like to join? Join хамтрах тийм. Тэгэхээр чи бидэнтэй хамт орой хоол идэх үү гэдэг санаагаар асууж байгаа. Тэг чи ирэх үү? I'm making энэ болохоор ирээдүйн цаг дээр явж байгаа. I'm making dinner at my place. Энийг I am going to make гэж хэлж болно. That sounds great. What time should I come? За маш сайхан сонсогч байна. Sound одоо дуу чимээ тий. Тэгэхээр дуу чимээ маш сайхан great. Ер нь бол хүн нэг аятайх юм хэлчих юм бол that sounds great гэж хариулдаг. Шүү. За хэдэн цагт очих вэ? What time should I come? Come to my home. When should I come? Манад ирээрээ гэхээр би хизээ очих юм бэ гэж асууж байгаа. Тэгэхээр хэдэн цагт what time би очих вэ гэж асууж байна. Around 6:30 would be perfect. За 6:30 үед байвал төгс байх нь тий яг болно гэсэн. Okay, I'll be there. Би очие. Энэ бол маш одоо энгийн casual юу зарим хавсан манайхаар өрөөдөр тэгээ гэж байгаа. Яг тийм харилцаа яриа гэсэн үг шүү. За энэ арай албан ёсны урилга. Илүү ийдэг бас албан ёсны урилга. I'd like to invite you to dinner at my home this Friday. За I would like to invite гэж энэ. Би чамайг урих гэсэн юм урих хүсэлтэй байна. To dinner оройн хоолнд at my home манай гэрт this Friday. Энэ 7 хоногийнхаа 5 дахь өдөр гэсэн. Thank you. That's very kind of you. Баярлалаа. Kind гэдэг чинь ийм сайхан сэтгэлтэй байх. Сайхан ааштай тийм ийдэг хүний зан чанарын тухай ярьдаг. За бас нэг утга нь юу юм гэхээр ямар нэг юм төрлийг бас kind гэдэг. What kind of dress гэх юм бол ямар хөө төрлийн палаж юм бэ гэж асуусан. Тэгээ би өнөр палаж хүснэ гэвэл what kind of dress? Cocktail or casual or office тэ. Тэгэхээр kind гэдэг нь ийм хоёр утга байна тэ. Тэгэхээр чи маш үнэхээр сайхан байна. Чиний зүгээс гаргаж байгаа маш сайхан ийдэг үйлдэл байна гэдэг утгаар хэлж байна. We'll start around 7 p.m. if that works for you. За нөгөө өргөдөж байгаа хүн бол цаг магныг асуусангүй те. Урж байгаа хүн өөрөө цагаа хэлэх ёстой учраас бид нар 7 цагийн үед эхэлнэ. We will start гэдгийн товчлол шүү. Will start эхэлнэ.
around ойролцоогоор тий. За around гэдэг үг нь ер нь бол ямар нэгэн газрын байршлын ойролцоог around гин, цаг хугацааны хувьд ойролцоог around гин, ер нь дэргэд орчин хэрэглэн эсвэл газар сайгүй гэдэг утгаас байна. If that works for you. Хэрвээ чамд боломжтой бол гэдэг санаа. Works for him. Works for гэдэг нь болохоор 2-3 утга байгаа. Work гэдэг чинь ажиллах гэсэн үг шүү дээ. Гэхдээ ямар нэг юм асуучаад энэ чамд тохирж гинүү, таарж гинүү, таалагдж гинүү гэхэд асуухын тулд if that works for you, is it working гэж асуудаг. Тэгэхээр зөвхөн ажиллах гэдэг утга биш байна шүү дээ, тийм. Yes, that works. I look forward it. За тэгэхээр it works гэхээр болж гин надад бол болж гин гэсэн утгаараа. Forward гэдэг үг нь өөрөө дангаараа болохоор ямар утга илэрхийлдэг юм гэхээр урагшаа, одоо чигээрээ урагшаа гэсэн үг. Чигээрээ хараарай гэсэн утгаар тийм. Эсвэл forward it to him. Email дээр forward хийх гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд дамжуулах гэдэг утгыг бас илэрхийлдэг. Гэхдээ энэ харилцан ярианд болохоор юу гэж ордог гэхээр I look forward it гэхээр ирээдүйд болох гэж байгаа тэр үйлдэлийг тэсийн ядан хүлээж ийна гэдэг утгаар хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ хэн нэгэн чамтай харилцан яриад чи ямар нэг юмд уурах юм уу эсвэл ямар нэг ажил тохиролцоо за маргааш уулзсан гэх юм бол I look forward it гэх юм бол би чигээр урагшаа харж ийн гэсэн үг биш. Ирээдүйд хоёлоо тэр уулзах гэж байгаа зүйлийгээ би хүлээж байгаа шүү гэдэг утгаар гэж ойлгоорой за. Утасны яриагаар урьж байгаа хувилбарыг одоо хэвлээ ярилцъя. Hi, I'm calling to ask if you'd like to come over for dinner tonight. I'm calling to ask гэж call залгах те одоо тэгэхээр залгаж байна. To ask юм асуух гэсэн те юм асуух гэж залгаж байна. If you would like товчлол шүү. If you'd like хэрвээ чи хүсвэл те to come over наашаа ирэх for dinner tonight. Оройн хоолнд өнөө орой манад оройн хоолнд ирэх боломжтой юу гэж асуух гэж ярьж байна гэсэн үг асуух залглаа гэсэн. Oh, that's nice. What time? За. Сайхан сонсогд. Ямар гоё юм бэ те. Хэдэн цагтай? Maybe around 7. За энэ болохоор маш polite буюу ийдгээр maybe магадгүй 7 цагийн үед шилж байгаа. Гэтэ энэ тохиолдолд энэ maybe бол та 7-оос өмнө чирж болно, хойшоо чирж болно гэсэн утгаар биш шүү. Энэ зүгээр л ийдэг утгаар хэлж байгаа. Магадгүй ер нь яг өөрөө ч гэсэн нэг тийм яг 7:00-д хоол гарна ч юм уу тэрийг яг баттай мэдэхгүй байгаа тохиолдолд maybe-г дунд нь зур хавчруулахаар за ер нь 7 цагийн орчимд л юм байна гэж ойлгоно гэсэн үг. 7 цагийн үед тийм манайхаар бол Sure, I'll be there. Do you want me to bring anything? За энэ айгуу чухал хэсэг. Гадныхан хин нэгнийг гэртээ урихад гэрт нь ирж байгаа зочин заавал нэг юм авчрах хэрэгтэй байдаг. Монголчуудын хувьд болохоор авчирж байгаа хүн нь юу авчирж байгаагаа хэлдэггүй. Нөгөө хүн нь ч гэсэн чи тийм авчираа гэж хэлдэггүй. Гадны соёлд болохоор юм захиж болдог байхгүй юу? Тэгэхээр өнөө орой би зөвхөн хоолоо хийгээд вайн хөдөлж авахгүйгээр ч юм уу те шампанс гэдэр хөдөлж авахгүйгээр ирж байгаа зочдоороо авчруулах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэр нь бол ер нь би чамс үнгүү хоолойж жаавал би чам зөрүүлээд бас тэр хэмжээний төлбөртэй тохирсон бэлэг гисэлт авчрах хэрэгтэй гэдэг тийм соёл байдаг. За тэгэхээр do you want me намайг to bring anything ямар нэг юм авчраасаа гэж хүсэж гин үү гэсэн батгаар асууж байгаа. Тэгээ очи юм авчрах уу? Тэг юм авч очих уу гэж асуусан тийм. No need. Just bring yourself. Хэрэггүй. Зүгээр л өөрийгөө аваад ир гэж байна. Bring авчрах yourself өөрийнхөө биеийг just зөвхөн тийм. За өөрийгөө л аваад ирээ гэж. Дараа нь text invite буюу мессежээр хүнийг оруулан дурыг. Hi, I'm cooking dinner tomorrow night. За cook гэдэг нь хоол хийхийг хэлдэг.
үйл үг. Cooking гэвэл хийх гэж байгаа те. Ирээдүйн цаг эсвэл одоо цаг хоёр хамтд нь ойлгож бас болно. За тэгэхээр хэрвээ ing үйл үгийн араас ing залгачаад дараагийн үгнүүд нь ирээдүйн цаг дээр байвал заавал I will cook гэх шаардлагагүй зүгээр cooking-ээр ойлгогдчих болдог шүү бас. Тэгэхээр I'm cooking dinner tomorrow маргааш оройтой night. Want to come over? За ирэхийг хүсэж гин үү? Тэ? Манайд ирэх үү гэж асууж байна. Want хүсэх, come over ирэх. Yes. What should I bring? За би юу авч ич хөө асууж. Nothing. Everything is ready. Юу ч хэрэггүй. Бүх зүйл бэлэн гэж байна те. Ready гэж бэлэн гэсэн үг. Just come hungry. За энэ дээр болохоор нэг найрсгаар хэлж байна те. Зүгээр л ирэх, come ирэх, hungry өсөглөн. Хатата хас ирээрэй л гэж байна. Зүгээр л өсөд ирээрэй гэж. Гэр сайхан хоол идэл гэдэг те. За дараагийн нэг тохиолдол байна. If the person might be busy. Хоолнд өрсөн чинь нөгөө хүн яг тэр чиний урьж байгаа өдөр завгүй байх тохиолдолд яах вэ? За урилгыг ингээд маш зөөлөн болгоомжтой эхлэх те. I'm not sure if you are free гэж хэлнэ те. I'm not би итгэлгүй байна те. Sure чи итгэлтэй байх штэ те. Тэгэхээр I'm not sure гэхээр би нэг итгэлтэй биш л байна л та. If you're free чи чамайг завтай эсхийг би сайн мэдэхгүй байна л та гэдэг утгаар шүү за. But гэхдээ I wanted to invite you. Би чамайг урьхыг хүсэж байсан. To dinner at my place this weekend. За энэ дээр болохоор нөгөө англи хэлний дөрмийн юм орж ирж байна. Одоо манах шиг нөгөө нэг байсан байгаа ахгүй юу гэдэг шиг юм орж ирж байна гэсэн үг байхгүй юу? I wanted to invite you. Зүгээр I want to invite you байж болох байсан те. Гэхдээ энэ өмнөх үгнүүдэд нь яг үнэхээр тэр хүн гөөнийг завтай хэсгийг үнэхээр мэдгүй байгаа учраас нэгдүгээрт хоёрдугаарт би тэгж бодож исэн юм аа гэдэг утгаар хэлж байгаа. Хэрвээ чамайг завтай бол би чамайг хоолнд урья гэж бодож исэн гэдэг утгаар асууж байгаа гэсэн үг шүү зэн. Манайхны нөгөө бодож исэн байгаа ахгүй юу гэдэг тэр утга гэсэн үг шүү. Тэгээд энэ 7 өдрийн сүүлээр буюу амралтын өдрүүдээр манай гэрт орой хоолнд ирч чадахгүй л гэж асуусан. Гэтэ ийм урт ингээд ийм баах эргэлзээтэй юм ярьчихин тий. Very sweet. Sweet гэдэг нь чихэрлэг зүйлийг хэлнэ. Дээрэс нь маш гоё илдэг байна. Ямар найрсаг зөөлхөн, ямар хөөрхөн тий. Найланхаа юм бэ гэдэг утгаар хэлж байгаа шүү. Let me check my schedule. Schedule. Энэ schedule гэж биччихээд schedule гэж уншдаг шүү. Шууд ингэж өсгөжлж уншихгүй. Энэ хуваарийг хэлдэг, цагийн хуваарийг хэлнэ. Тэгэхээр хүн болгоны 7 хоногт ажлын төлөвлөгөө хуваарууд байдаг шүү дээ. Тэрийг schedule гэдэг байна. Тэгэхээр check шалгах тий. My schedule гэхээр би өөрөө хуваарийг шалгах гэдэг шүү дээ. Let me надад хөл зөвшөөрөөч тий. Let's гэдгийг let шүү. Тэгэхээр би эхлээд хуваарийг шалгахдахыг тэрийг минь хүлээн зөвшөөрөөрэй гэдэг санаагаар шүү. Sure, take your time. За мэдээж take your time гэдэг нь энэ 3 үг нийлээд 50 одоо шалгаараа би чамд их яаруулаагүй шүү. Өөрийнхоороо 5 тухтай хийгээрэй. Өссөн цагаа зарцуулаарай гэдэг санаагаар орж ирдэг шүү. Энийг маш олон юм дээр хэрэглэгддэг. Энэ 3 үгээр нь шууд нийлүүлээд хэлэх юм бол энэ утгыг илэрхийлж гин гэсэн үг. Just let me know. Надад schedule харчаад дараа нь надад мэдэгдээрэй гэдэг утгаар шүү. Just зүгээр л let me надад мэдэгдээрэй. No надад мэдээлэл өгөөрэй гэдгсэн. За хэрвээ хүн зөөрүүлээ завгүй гэж хэлж штэ тий. За тэр тохиолдолд ямар харилцаа өрөх вэ гэхээр I'd really love to but I'm busy this weekend.
За би үнэхээр явахыг хүсэж байна тий. I would really love гэдгийг товчлаа шүү. За I'd really love to. За love гэдэг бол уг нь бол хайр гэсэн үг тий. Гэхдээ бид нар ямар нэг юмд маш их дуртай бох. Ёо ямар хайр юм бэ гэдэг шүү дээ. Тэр утгаар бас love гэдэг үг ярин нийлэн маш их хэрэглэгддэг. Хин нэгэн чамайг ямар нэг юмд уурах, эсвэл хин чамд ямар нэг юм маш их таалагдахад oh I really love that гэж хэлдэг шүү дээ. Like that гэдгийн оронд хэрэгжилж болдог үг гэсэн үг байхгүй. Like-аас илүү хүчтэйгээр таалагдж байна гэсэн. За тэгэхээр би үнэхээр чинь танад арай хоолнд очихыг хүсэж байгаа боловч гэхдээ I'm busy this weekend. Энэ 7 хоногийн сүүлээр амралтын өдрүүдээр би завгүй. No worries at all. Worry гэдэг нь өөрөө ямар нэг юм санаа зовхыг хэлж байгаа. Тэгэхээр no worries гэхээр бити санаа зовоо. At all гэдэг нь энэ өгүүлбэрийн төгсгөлд орж байгаа нь ямар утгаар юм гэхээр энэ бүх болж өнгөрсөн процесс шүү дээ. Тэр урилга тэр процесст бити санаа зовоорой гэсэн утгаар хэлж байгаа. Maybe next time. Магадгүй дараагийн удаа тийм. Time гэдэг чинь цаг хугацаа гэсэн үг. Next гэдэг нь дараагийнх гэсэн үг. Тэгэхээр дараагийн удаа байж болж байгаа. Тэгээд ойлгож байгаа манайхан за. Англи хэлний өгүүлбэрүүдэд чи үгийн баялаг аягүй чухал байдаг мэддэг байх нь. Тэгэх юм бол өгүүлбэрийн бүтцийг үгнүүдэд нийлүүлээд ойлгочих боломжтой байдаг байхгүй. Урдаа орж байгаа нь л жоохон ихэн үедээ толгой эргүүлэх болохоос биш. Тэрний учрыг үгээ мэддэг байхад өгүүлбэрүүдийг уншаал ахад хэр олон өгүүлбэр уншиж хэр олон удаа давтан тэр чиний өгүүлбэрийн бүтцийг ойлгох байдал чинь илүү сайжраад байдаг гэсэн. Окей. Одоо хэдүүлээ айлдаа очсон байна. At the dinner. Яг actual dinner. Оройн хоолны үеэр ямар харилцаа ярина байж болох юм те. За үүдэн дээр мэдчлэх. Hi. Welcome. Please come in. Давтаа морил. Орой гэж юм те. Thank you for inviting me. Намайг үрсэн баярлалаа тийм. Thank you-гийн араас for орж ирэх юм бол юунд баярлаад байгаагаа хэлнэ гэсэн үг шүү. For гэдэг үг нь болохоор тэрэнд, энэнд, тэгсэнд чинь, ингэсэнд чинь гэдэг утгаар орж ирдэг гэсэн үг. Please take off your shoes here. Take off. Ямар нэг юмыг салгаж авах. Take off your shoes. Өөрийнхөө гутлыг тийм. Here, энд. За, гутлаа талаад энд тавиарай гэж. Sure, no problem. Мэдээж асуудалгүй. За, зочны өрөөр орлоо. This is the living room. Please have a seat. Зочны өрөө боёо бидний буудан телевиз байдаг өрөөг living room гэдэг байна. Live гэдэг нь амьдрах гэсэн үг тийм. Тэр амьдрдаг өрөө гэсэн утгаар. Энд дунддаг байх нь хоол хийдэг байх нь те зөвхөн яг ингээд амьдралын өрөө байх нь шүү дээ. Тэр утгаараа. Please have a seat. Суугаарай гэж. Wow, your home is really cozy. За зөрүүлээд ваа те. Your home чиний гэр is really үнэхээр cozy. Cozy гэдэг нь маш тав тухтай гэсэн үг. Cozy restaurant, cozy home, cozy interior тийм. Тэгэхээр маш тав тухтай газрыг хэлдэг байна. Thank you. Would you like some tea or coffee? Баярлалаа. Чи цай уух уу, кофе уух уу гэж. Thank you. It would be great. Thank you. За, цай бол маш сайн байна тийм. Цай бол сайхан байна. Ер нь хин нэгэн чамаас юм уух уу гэж асуух юм бол зүгээр л кофе гэж хэлчихэд болчихгүй тийм. Coffee would be nice. Tea would be nice. Агаас нь хэлдэг байна. Энэ ингээ өгүүлбэрээ бүтнээр нь хэлж шít те. Тэр хүнд ч гэсэн сайхан сэтгэл төрүүлж байна. Ингээд гэрээ танилцуулна те. Айлын өрөөнүүдийг танилцуулж явж үзүүлэх тийм харилцаа яриа болж байна те. За галтгаа.
Let me show you around the house. За түрүүн around гэж цаг дээр ярьжсэн бол одоо энэ дээр газар байршлын дээр орж ирж байна. Би чамд гэр доторхыг те гэрээ орчныг үзүүлье гэж. Let me show you үзүүлэх те. Show үзүүлэх. This is the kitchen. За энэ бол галт тогооны өрөө те. It looks very clean and spacious. Багтаамж сайтай. За ихтэй маа гэдэг утгаар хэлж байна. Spacious гэхээр. За clean гэхээр маш цэвэрхэн байна те. And this is the bedroom. За bed гэдэг нь ор те. Bedroom гэхээр унтлах өрөө. I like the colors. It feels relaxing. Өрөөний өнгөийг хэлж байна те. Color гэдэг чинь өнгө. Colors гэхээр олон өөр төрлийн өнгө байх нь да. I like the colors. Надад өнгөнүүд нь таалагдж байна. It feels relaxing. За feel гэдэг чинь мэдрэх те. Тэгэхээр it feels relaxing гэхээр тав тухтай тийм мэдрэмжийг төрүүлж байна гэж тайвшруулах. This is my home office where I work. Энэ миний ажилдаг ажлын өрөө гэж тийм. Home office, гэрийн офис тийм. Where I work. Хаана би ажилдаг тийм. Миний ажилдаг хэсэг гэдэг утгаар хэлж байгаа. Nice setup. The desk looks comfortable. Setup гэдэг нь ер нь бол юм зураг авалтын талбайг бас setup гэдэг. Тэгээд ер нь тогтчлтыг хэлж байгаа гэсэн үг шүү. Oh, nice setup. So nice decoration гэж хэлж болно. Nice interior гэж хэлж болно тийм. The desk looks comfortable. Desk гэдэг нь ажлын ширээ хэлдэг. Table гэдэг ч юм бол юм хоолны ширээ хэлдэг. Desk болохоор ажлын ширээ шүү тийм. Comfortable тухтай. Uncomfortable гэвэл тухгүй. Comfortable гэвэл тухтай. Ширээ тухтай харагдаж байна. Over here is the bathroom. Over here in хавьд гэсэн тийм. Is the bathroom. Bath гэдэг нь усанд орохыг хэлж байгаа. Үйл үгээр бол тэгээд bathtub гэвэл усны онгоцыг хэлдэг шүү дээ. Бид нар ванн гэж хэлдэг шүү дээ. Ванныг хэлдэг. За тэгэхээр ер нь хүн ус цасанд ордог өрөөг bathroom гэдэг байна. Найлын өрөөг тийм. If you need anything, just let me know. Угаалгын өрөөнд ороход ямар нэгэн зүйл хэрэг болвол надад хэлээрэй гэж. Okay, thanks. За гэр орны хандалаар жоохон ярилцсан. How do you like the house? Манай гэр ямар санагдаж байна? Яг өгчилж орчуулах юм бол миний гэр яаж чамд таалагдж гин гэдэг утгаар асууж байна те. Гэхдээ ерөнхий утга нь болохоор манай гэр ямархуу байна гэж. It's beautiful. Маш үзэсгэлэнтэй, үнэхээр гоё. I really like the design. Тогтчлт нь надад маш их таалагдлаа. I'm glad you like it. За чамд таалагдж байгаад би баяртай байна. Glad, to be glad гэхээр баяртай байх, сэтгэл ханамжтай байх, сэтгэл хангалуун байхыг хэлдэг. Тэгэхээр I'm glad. Би сэтгэл хангалуун байна. Надад таалагдж байна те. You like it. Чамд таалагдсан. За л да хоолндоо идчихэд гарах үедээ юу гэж ярилцах вэ? Thank you so much for today. Өнөөдөрт маш их баярлалаа. I had a great time. Have өнгөрсөн цаг had great time. Цагийг маш сайхан өнгөрүүлээ тий. Тэгэхээр би цагийг тухтай өнгөрүүлөө гэдгийг хэлж байгаа гэсэн. For ороод ирсэн байна те. Юунд баярлаад байгаа? Өнөөдөр намайг урьсанд баярлаад байгаа те. You're always welcome. You are товчлол you're always welcome. Дандаа манад ер нь бол you're welcome гэхээр зүгээрдээ гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр чи дандаа л манад тийм welcome шүү. Visit anytime. Хизээч зочлж болно шүү гэдэг утгаар хэлж байгаа. Тэгэхээр дахин зочлоорой гэсэн. I will have a nice day. Би тэгнэ. Have a nice day. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. You too. Таач. Okay. За. Айлд очиод иймэрхүү харилцаануудыг өрнөөлнө. Ер нь бол гэртээ урьсан хүний гэрийг тойрч явж үзээд өөрийнхөө сэтгэлдлийг хэлнэ гэдэг нь өөрөө маш соёлтой байгаа байдлыг илэрхийлж байгаа. Тэгэхээр тухайн урьсан хүнийхээ одоо
сэтгэл зүг өндөр дөрөх их чигээрээ. Дээрээс нь хинжгэл өөрийг нь өөртөө сайхан мэдрэмж төрүүлээд магтахад дуртай шүү дээ, тийм. Okay, have a nice dinner. Хичээлээ дахин үзээд хэрэгтэй үгнүүдэд цээжилж аваарай манайхаа. Okay, see you later. Bye.